санагдсан. Баян сүлбэд 2012 удаа нэм 2-р шатны чадвар цэжээг за манай уралдаан маань 11 сарын 21-ээс эхлээд 1 сарын 20-нд зургийн уралдаан явсан байгаа. Тэгээд нийт 10 оролцогч маань зураг цуглуулаад зураг авахгүйгээр хүмүүсээс саналаа аваад за эндээс бид нэр 10 оролцогчоор шалгуулж үзсэн. Энэ 10 оролцогч маань бид нэр тусгай даалгавар өгөөд за 2 сарын 14-өөс 3 сарын 20-ны хугацаанд бидний март цэгийн баяр цагаан сарыг ингээд хамарсан юм тав өөртөө тийм вино манай блюнаныг сурчсан үйл ажиллагааг өөртөө бүтээлч байдлаар хийх тийм тусгай даалгавар 10 онцтой гэсэн. За манай уралдаанд бол нийтдээ 4 хоц маань их идэвхтэй оролцсон байгаа. Энэ дээрээс болохоор манай Лувсан Норжийн баг дөрвөөний баг тэгээд Нямдав Болдбатар гэдэг хүмүүс оролцсон байгаа. Энэ хүмүүс маань бол яг энэ хоёртой өрсөлдөөс хэлээд тийм томоохон үйл ажиллагаа том талуудтай бивэл хийгээгүй. Тийм учраас бид нэг зараа бол нийтлэл бүгд хөргсөн хүмүүстэй хөргсөн байгаа. За ингээд яг тонж үлдсэн хоёр оролцогч маань энэ дээрх хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хатгалаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. За эхний хүн маань болохоор өвчин дөрж за өөр хийсэн танилцуулга хийнэ. Лунан уралдаан олцсон ба ажиллагаа явуулсан. Өөртөөш нэгдэж чадсан. Өөртөөш нь болохоор өөртөө хам боломжтой тоглоод хоёр энэ хамаахан арга хэмжээ зохион байгуулсан. Тэгээд бусд нь болохоор жижиг ажлууд байгаа. За ямар ажлууд байгаа гэхээр хамгийн ихнийх нь болохоор мэдлэгийн барийг тохиолдуулаад уралдаа даас гэдэг юм төрлийг доотлолт эвридийн төв дээр хийсэн байгаа. Тэгээд энд болохоор манай ихнэр болохоор орон зураач эмэгтэй байдаг. Ундраа гэдэг. За тэгээд ер нь бол энэ хамгийн анхны нэгдүгээр шатнд өрсөлдсөн энэ зураг маань энэ юм л да. Тэгээ манай хүү дөрвж төрчөөд 3 хоногтой. Эмгээс гарчаад 3 хоногтой байгаа гэсэн. Тэгээд ер нь дэлхийд энэ хороо дээр ирээд 5 хоногтой байгаа гэсэн. Тэгээд монголчууд амьд явбал алтай ягнээс одоо усан гэдэг шиг амьд явбал алтай таарсарнаа гэж гээд тийм нэртэй. Тэгээд яг юм бүүдээ ингээд эхлээд хоёулаа авуулчих гэж хэлсэн. Ер нь яадаг бүүдээ юм байрлахтай тэгээд ингээд тавьчихсан. За урлагтай дарс өдөрлөг зохион байгуулсан ажил нь болохоор ингээд энэ уран зургаар жижиг хэмжээний бяцхан үзэсгэлэн дор гаргасан. Тэгээ хүмүүст бас уран зураг болон урлаг вайн хоёр бол өөрөө их тийм ойрхон зүйл тийм урлагтай байн ойрхон байдаг зүйл гэдэг үг гарна. Урал ингээд зургуудыг бас жоохон тайлбарлаа. Тэгээ хүмүүс болохоор чөлөөтэй тийм зураг зурх бас боломж олгосон. Нэг юм хоосон юм хост татаад тэгээд өссөн хүмүүс нь зураг татаж зураг зурж тэгээд биеэр барьж үзэх хүсдэг хүмүүс бас их байдаг гэж үүднээс. Тэгээ яг тэр өдөр баярын өдөр болохоор хүн боломж завгүй явд юм билээ. Ганц хоёр хүн л биеэр барьж үзсэн үгээс олон хүмүүс барьж үзээгүй. Тэгээд яг зай тарах байж жижиг болохоор яг ингээд аль зайтай газрууд юм хэд зураг тавиад үзүүлээд тэгээд амтлагаа ер нь зохион байгуулсан. Тэгээд давхар ер нь сонирхсан хүмүүс нь бодлоог нь явуулаад тэгээд яг энэ вайн болохоор дотрыг олон юм зүйл гэдэг. Ер нь ингээд нэг бүрчлэн бас тайлбарлаж сайн чадахгүй юм байна. Ямарсан боломжоор улаан цагаан гэдэг хоёр ялгааг ингээд тайлбарлаад тэгээд хүмүүс бол ингээд вайныг бүр ингээд илүү тайлбарлуулах тийм илүү бүр цаашаа ингээд үзье мэдэх одоо жишээ ямар хоолны дараа яаж уух вэ эмийн зорилтын юу байдгийг ч юм уу те бүсгүйчүүдэд тэгэл хуурай барс гэл ингээл олон тийм асуултууд ер нь хэрдээ мэлээ. Тэгээ зарим нь мэдэх юм хариулаад мэдхгүй нь болохоор яг бид нар ингээд уралдаанд нэлээд орж байгаа. Давсны мэрэгчлэнүүд биш гэдгээ сайн ойлгуулад тэгээд бас вайны бодлогчдаас зарим юм асуугаад ингээд зохион байгуулсан. За хоёр дахь хэмжээ нь болохоор энэ Цэргийн баяр март 2 яг мартын 8-ыг ер нь тохиолдуулаад энэ 013 дугаар анги 015 дугаар анги гэдэг энэ шингэний бүсгүйчүүд гэдэг энэ цэргийн анги байдаг юм лээ. Тэгээ би болохоор
Яг бааранд ч юм уу ажил зохио гэж бодсноо энэ захаар байдаг юм цэргийн ангууд болохоор хинж очтдгүй. Тэгээд ер нь энэ хүмүүс болохоор их тийм амьдралын юм аяг болохоор хөөдөртэй. Тэгэл үргэлж цэргийн анги гэр өрөө орнол ингээд амьдэрдэг. Тийм болохоор энэ хүмүүсийг ер нь баярлуулъя гэж та. Тэгээд манай нэг найз энэ одоо энэ соёл хүмүүжлийн ажилтнаар ажилладаг. Тэгээд энэ санал тавьсан чинь ингээд арга хэмжээ зохион байгуулж болно. Ер нь бол арга хэмжээтэй зохиогддоггүй гэж хэлжсэн. Тэгээд хэрвээ болсон бол ингээд маш олон цэргийн ангиудаар бас хийж болох юм байна гэж бодож байсан. Тэгээд ер нь яг эднээс ингээд сэтгэлийн бичээ тэгээд бас нөгөө зохион байгуулсан ажилтайгаа холбоотой бас юмнуудыг студиудыг авсан байгаа. Тэгээд гол нь болохоор ер нь бол энэ бүсгүйчүүдэд энэ бүсгүйчүүд гэсэн тэгжсэн л да. Ер нь ингээд нөгөө хэд хатуу архийг бас уух биш те. Тэгээд ер нь бас бүсгүйчүүд маань вайн дуртаа зэрүүл мэд хэрэгтэй гэдэг утгаар ингээд вайн бас хэрэгжилж одоо их зүгээр гэдэг өнцгөөсөө чилсэн. Тэгээд өөртөө ч гэсэн их санал нийлж илээ. Тэгээд ер нь их вайныг ууж ямар юм байна гэдэг юм нэг тийм өндөртэй сэтгэлдтэй. Тэгээд ер нь ийм нэг тэр олон нэг арга хэмжээнүүд болтгоо ийм захын ийм байгууллагууд дээр очиж бас юм танилцуулга хийж эднэрт бас гоё тийм орон зориг өгөх ч юм уу амьдралын юм аягт нь гоё сэтэлжүүлэх тийм хэлбэр бүтээгдэхүүнийг бас танилцуулах үүрэгтэй юм шиг надад санагдсан. За тэгээд баярлалаа. Энд хүрэлцээрсэн бүх хүмүүстэй мэдээ хүргэе. Намайг болохоор юм хүмүүдэг. Тэгээд бүтэмсийн програм хамгаалалтыг төгссөн. Одоо өөр хамрагчлалээр iOS developer хийж байгаа компани. Тэгээд энэ тэмцээнд оролцсон талаараа бодсон багаас зөвлөгөө танилцуулъя. Савцсан хоцрол зэрэгсэн байна. Одоо тийш мэдээлэл холбооны сургууль IT мэргэжлэр, программист мэргэжлэр бодлоод босч байгаа. Тэгээд энэ тэмцээнд одоо хийсэн үйл ажиллагааг хүмүүст тайлбарлах гэж байна л да. Тэгээд presentation тавьдаг хоёр ер нь бол одоо тавчхан зурнууд ч юм уу тавчхан өгүүлбэр тавьсан байгаа. Гэхдээ дэлгэрэнгүй мэд хийхсэл одоо шүүгчтэн маань хоорондоо дамжуулаад энийг үзээрэй гэж хоёр хэлээд байжсэн. Тэгээд presentation хийлээ. За тэгээд энэ presentation гэсэн утгаараас өөртөө гараараа тийм бүх зураг бүхний сэтгэл гаргаж ирсэн байгаа. За тэгээд эхний онцроо. За нэг хийсэн үйл ажиллагааны хандлаар ерөнхийдөө тайлбарлаж байгаа учраас нэгдүгээр шатнд юу хийсэн байсан? Хоёрдугаар шатны шатндаа болохоор ямар зүйлс хийсэн гэдэг чагсаалт маань байлаа. Тэгээд яг энэ чагсаалтын нөгөө тайлбарлаад байна. Нэгдүгээр шатнд болохоор хоёр зургаар үзүүлчихсэн. Тэгээд энэ зураг авахсан шалтгаан маань гэх юм бол хоёр MMF гэдэг Монголын кино сонирхчдын холбооны шинжилгээр очсон байдлаа. Одоо хосууд маань ингээд ийм плунаны ийм тэмцээн болж байгаа шүү. Зураг даруулах боломж олдож байна. Зураг даруулаарай гэж зарлахт бид хоёр тгийгээд очиод зураг даруулсан. Тэгээд саяны хоёр зураг маань болохоор эхнийх маань болохоор эмэгтэй нэг плунаа дарсаа задлах гээд ингээд явж байгаад бүдэрч очих гээд ирэнгүүт нэг залуу эмэгтэйгээ биш дарсаа төшөж авч байгаа тийм хөгжилтэй маягийн зураг байсан. Хоёр дахь маань болохоор арай эсрэг жоохон романтик болгох талаас нь ч юм уу тийм эмэгтэй ингээд дарсаа олж хахад эрэгтэй дарсыг нь одоо эрэгтэйдээ үзүүлж байгаадаа сэтгэл хандахгүй дарсандаа сэтгэл хандж байгаа тийм маягийн романтик зураг авахыг гэж бодоод тэгээд энэ хоёр зурагнаас маань болохоор хөгжилтэй биш романтик нөлөөг салгасан л та. Яг хуцалтай гэх юм бол нэг бэлтгэлгүй байсан учраас гоё хуцалтай ч юм уу гоё фон дээр даруулж чадаагүй. Тэгсэн хэрнээ хоёрдугаар шин тэнцвэрч хэмжээний санал хурааж чадсандаа баяртайгаа. За дараагийн бид хоёр бол одоо мэргэжлэрээ чадах зүйлээрээ л өрсөлдөх хэрэгтэй гэж ойлгосон учраас хоёрын чадах зүйлгүй веб хийх байна. Аппликейшн хийх байна. Тэгэхээр бид хоёр plunanvines.in гэдэг plunanvines.com гэдэг англи сайтын монгол хэлбэрийг хийх зорьсон. Энэ ингээд скриншот нь байна. Одоо үзүүлээ. Энэ нь болохоор ихний дор сплаш танилцуулга маяг юм. Хүмүүсийн сонирхлыг татах зорилготой юм л та.
Одоо энэ болохоор яг нүүр утсан. Тийм тэгээд энэ бас дахиад нөгөө Монгол гэдэг зүйлийг шингээхийг бас хичээсэн. Монгол үндэсний бичгээр Блунаа гэж бичээд Блунааныхаа логоны хэмжээ тавьсан байгаа. Яг Монгол кирилл бичгээр бичиж болно л да. Гэхдээ Оросд маань бас адилхан кириллээр бичдэг. Тэгэхээр Орос Монгол бас тэгээд тусдаа хүмүүс штэ гэдгийг бас жоохон ч ойлгуулъя гэж бодсон учраас Монгол үндэсний босоо бичиг оруулсан. Тэгээд одоо дараагийн зүйлс маань тэгэхээр цаас гарц notifications гэж ярьсан. Android үйл системд орсон уу? Тэгээд ерөнхийдөө нэг хийсэн үйлээр санагдсан. Ийм л үйлээр санагдсан манай сарын хугацаанд тэгээд вебсайт аппликейшн хийх мэдээлэл нэлээд дуу байгаа шалтгаан гэх юм аа. Орчуулах тал дээр жоохон тийм хатсан үсээд бас мэрэгжлийн болохоор бас тэгээд та бүхнээс зөвлөгөө аваад тэгээд сайн болоод тэгээд аппликейшнаас Go Store дээр тавина гэж бодож байгаа. Тэгээд яг 100% бас та бүхнээс зөвлөгөө авч хийхгүй болохгүй хаа гэх ерөөсөө паблиш хийсэн. Тэгээд анхааралтай яг та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр саний энэ хоёр хийсэн хоёрын телийг хараад тэгэхээр энэ хоёр өдөр хэрэг бараг 50-60 хоног байгаа утсан юм гэж асуумаар санагдлаа. Хөл хийсэн хүмүүсийг хараад би өөрөө яг улсын төрийн байгууллагыг ажилладаг. Тэгээд яг миний амьдралд хийх гэсэн санаа уул нь яг анх энэ хурдын заалан байж төрсөн санаа байна. Тэр юу бол одоо ажлын байрны хордлогыг архитектур сохтуулгүйгээр альжаал талц зорилгоор арчиг дарсаар хоолыг тайлах гэсэн санаагаар хамгийн анх энэ төрж ирсэн. Тэгээд энэ санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэх гээд ингээ байгууллагыг яриад ингээд гэсэн хамт олон дэмжиж байгаа, байгууллага хамт олон дэмжиж байгаа ч төрийн байгууллага бид утгаараа юу хууль тогтоомж гаргаж ирээд одоо архитектур сохтуулгын хуулийн заалтанд хоригдлох олдвол бүлэгдэх нэхэд архитектур сохтуулгын ажлын байран дээр архитектур сохтуулгын хоригдлын сурчны хамт олон бөөнөр хийх хоригдлын маш олон хуулийн зэрэг заалтуудыг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө яаж чадахгүй тэгээд нөгөө бишгтэйгөө хууль гэдгээрээ хууль гэдэг нэг амьдрал байдгаас хойш энэ дээр одоо манайх би одоо өөрөө лабораторид ажилладаг байхгүй. Тэгээд онцлог энэ лабораторид ажиллахдаа манайх жишээ нь хордлыг ингээд энэ тараг болон сүүгээр тайлдаг хүн цэцханаар ахлаач сайжруулах байгаа. Энэ дээр бид нар бас нөгөө өмнө бид нар зүгээр 14 хоногтой юм уу сартаа нэг удаа дарсаар тайлдаг байхгүй. Тэрийг одоо Blunaa гэдэг манайх одоо харилцдаг 5 одоо лаборатори бид нар хоорондын шийдвэрийн холбоотой 5 лабораторитой юу яагаад дарсыг тэгээд та сонхтой Blunaa-ыг сонгоод үзсэн тэрэндээ ухуулах гэдэг одоо бид нар тэрийг юунд ашигладаг хэрэгэлдэг болсон байна. Бидээс нэг бас энэ бол би бас нэг гэртээ байсан гэж зүгээсэн. Зүгээр хийсэн. Гэтэ өрсөн ч очтой бид нар сэтгэл хангалуун баяр хөөртэй дайлсан байдлыг гэж харуулсан байна. Тэгээ бид нар бол олон жишгээс энэ ч их гоё тийм өсөг сайхан гэр бүл. Тэгээ бид гэр бүлийг бид бас дайлж байгаа. Дайлтаа бид бас багсаар бид бас бэлэгдэлтэйгээр архитектур сохтуулгын зөвхөн хийлээ гэдэг яаж хийх талаас нь хийх гэсэн юм. Тэгээд нэг тийм хордлого дарсаар өөрөө хордлогыг тайлдаг хүмүүс зөв зөвхөн байдаг билээ. 10 чагсаа зөв хоолтын 10 чагсаалтын дотор байдаг юм билээ. Өдрийн дэглэмийн гэсэн тийм чагсаалтын дотор байдаг юм билээ. Хамгийн гол хууль тогтоомжоор батсан ч юм байна. Тийм учраас тийм юм хэлсэн. За тэгээд миний танилцуулга юм хэмжээнд баярлалаа. За юуны өмнө ингээд олон өрсөлдөгчдийн дундаас онцгойрч шалгарч үлдсэн 3 сахан хос залуустаа Iridium International компани хамт олонны өмнөөс халуун баяр хүргэе. Тэгээд маш сайхан санагдаж байна. Тэгээд та хэд бол та 3 хүсэл одоо уруулаад яригчийн хэмжээнд очсон энэ хүмүүс байна. Тэгээд бид өнөөдөр Blunaa гэсэн энэ сайхан дарсны доор одоо тэгээ энэ сайхан нэрийн доор ингээд утга агуулгаар мөн чанараар нэгдэж ертөнцийг үүсгэж байна гэж бодож байна те.
нэг компани за тэгээд та бүхэн маань гэр бүлээрээ найз нөхдөөрөө өөрсдөө одоо ингэ ер нь Монголын одоо жишээ нь хэн дэлгүүр хоёрын түнлэг хоёрын багт хоёр бол маш их баг бүрдүүлсэн байж дээрээс баг Монголын бүх гүшүүтэй одоо тэгээд одоо манай зөё цэрэг айрамтай дээрээс нь 5 хоногтой хүүхдээ хүртэн гэж оруулсан гэдэг чинь энэ дарс хичнээн одоо сайн энерги агуулж байна гэдгийг би бас тодорхойлж байна гэж ингэж бэлгшээж бодож байна. Тэгээ яагаад юм нэгтэй байгаа гэж бодохоор угаасаа бид нар Iridium International компани 1998 оноос хойш дарс оруулж худалдаалж байгаа. Тэгээд энэ одоо дарсыг худалдааж байгаа гол зорилго маань бол одоо алкогол багтай бүтээгдэхүүний хэрэглээ буюу зөв зөвхөстэй хэрэглээ, соёлтой хэрэглээ, дэлхийн одоо тэр соёлтой хэрэглээний төвшөнд одоо хүмүүсийг бас хүргэх иймэрхүү зорилгын үүднээс л дарсыг ер нь алкогол багтай бүтээгдэхүүнийг Германаас бид нар энэ бүлээн андаас бүлээнээр гэрэл гэж нэг бас чараагаад байсан да тийм зүйлүүдийг ингэж оруулж ирж зарж байгаамаа гэдэг одоо өнөө хүртэл одоо өсвөр хөлтаас харсаар ингэж ажиллаж ирсэн. За тэгээд мэдээж хэрэг одоо бид нар бүгдээрээ эндээс ядагч хосыг тодруулах үйл ажиллагаа амтхан босгож байна. За анхны одоо зураг авахулах бүлээн андарстай хамт одоо бүлээн андарсыг илэрхийлсэн яг барьсан гэдэг сурталчилсан тийм зураг авахулахын хувьд бол хүмүүс маш идэвхтэй болцож олон зураг барьсан тэр дотроос 10 хос шалгарч үлдсэн. За магадгүй энэ бол одоо та бүхэн хийсэнтэй та бүхэн одоо ингээд зарим сэтгэл гаргаад явсны тал хасны байгаа хаа гэж бодож байна. За хоёрдугаар шатнд бол 10 хос маань өрсөлдөж уралдаж гисэн. Тэгээд одоо өнөөдөр шалгуултын сүүлчийн хүчтэйг 3 хос маань оролцож байна. За тэгээд ерөнхийдөө түрүүний одоо томилгор дэлгүүр хоёрын илтгэлээс ингээд харахад энэ ялалтын үндэс юунд байна вэ гэж ингээд би бодоод бичсуулаа да. Тэгээд хамгийн түрүүнд ерөнхийдөө бол юмд хандлагатай зөв хандлага байна. Тэгээд энэ байхгүй бол ийм хандлага байхгүй бол дараагийн процессыг дараагийн үйл ажиллагаанууд яаж явахаас нэг бас хэцүү. За тэгээд мэдээж зөв хичээл зүтгэл байна. Зүгээр одоо нэг айхтар ингээд зүтгэл хичээл гаргаад явахгүй энэ бол мэдлэгтэй, санаачлагтай маш зөвөр ингээд хичээл зүтгсэн гэдэг нь бол тодорхой болж байна. Мөн их зөв ирч хүчтэй, энергитэй залуучууд байна. Та бол гуруулаа тийм байна. Энэ бол бүгдний хамаарах хандлагууд байна шүү тий. За тэгээд зөв бас боломжуудыг гаргаж тэрийгэ бүрэн ашиглаж чадсан байна. Тий. За дараа нь зөв мэдрэмж байна гэсэн. Тэгээ үнэхээр одоо өмнөх одоо анхны 2 хосын маань тэр бол настай хүмүүс мөнгө хөрмөө хийсэн тийм сайхан хүмүүс хийсэн. Тэр хүмүүсийн бас энергичсэн явж байгаа гэх тийм. Бид нарын одоо гараад ирсэн тэр одоо өнөөгийн монголчууд, өнөөгийн соёлт монголчууд Леонид Дарсыг сонгож байна гэсэн энэ гоё одоо рэлбэг гаргаж ирж өөрөө сэтгүүлч хүн байсан гэдэг нь бас нэлээд бас PR гэсэн л дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо хэлсэн шиг тийм сайхан мэдрэмжийг Монгол талаа яг Монгол хүн их үндэсний сайхан үндэстэй хүмүүсээ бүгдэд байна бас тэгээ монголчууд одоо билэнараа сонгож байна гэдэг болохоор яг бид нар дэлхийн соёлоос хоцорно гэж тийм мөн Германы одоо энэ билэнар дарсад бидний хатгах энэ одоо нарийн мэдрэмжүүдийг бол их сайхан холбож өгсөн байна. Энэ бол айгүй таалагдлаа. За тэгээд ялагчиг тодорхойлъё. Түмэн дэлгэр дэлгэн хайраа. За манай хоёр цагийн газрын дараа захирах баасан сэрэн за манай зөвлөх багш Сакурада сан одоо Сакурад цэцгэлж байгаа үеэрээ болохоор ийм нэртэй багш ирсэн байгаа гэдэг. За өдөртөө Jesus газрын захирал саран цэцгэлтэй бүрий. За жижиглэн ерөнхий менежер Батчимэг орчуулж ирж байна. Наашаа өдөр за тэгээд өдөрлөг төлөвлөлтийн албаны ерөнхий менежер Баян Жаргал, маркетингийн ахлах менежер Саруул, хөөний ерөнхий менежер Отхон Чимэг. За одоо энэ чи оруулж ирээд цагаатайгаа
нууц найд нь тэнд сууж штэ. За тэгээ манай дэлгүүрүүдийн менежерүүд алтан цэцэг менежер, Арсантай бүр одоо 22 дэлгүүрийн менежер, Даришаа цайз everyday дэлгүүрийн менежер. Наша хараад хамтдаа. Манай уртанаас бүхтэй орсон хоёр орцогчтой бас компанийн гарын хэлбэртэй үзье. За дуусаад. Зүгээр би хатах гэж байна. Манай шилдэг бүтээгдэхүүнүүдтэй үрцэн манаас сегмент суугаад. Ястай танилцуулт яг гэсэн. Сараа одын хатан сарфан дөө. За нэм тав. Тав. За цаашдаа бүгд ингэ баг удаад ажиллаад байна.